За та бүхний энэ өрөө мэндийг төвшүүлье. За өнөөдөр хандив мөнгнөөс авсан техник хэрэгсэл бараа материалын бусад зардлууд гэсэн бас тайлан тавья. За энэ дээр бас нэлээдгүй олон тоо ширхэг жижигэр юмнууд байгаа. За энэ ерөнхийдөө бас зургийн хэлбэрээр бас дорд оруулчин. За энийг бас та бүхэн сонирхож үзэж болно. За ингээд ерөнхийд нь бас уншаад явчихъя. За Улаанбаатар хотод жүжигийн Жанжин клуб тоглосон жүжигийн одоо шимтгэл нь болохоор 4 сая төгрөг. За 5 сая байсныг бас Батбол Тавьяатаа орж иж бас 1 сая төгрөг татчих. 4 саяар бас одоо 2 удаагийн тоглолтоо хийсэн байж байгаа. За баасан тарж. За энэ яг хоо телевизийн бичлэг телевиз жоо бид нар жүжигийнхээ бичлэгийг бас бид нар хийлгэж авсан. За энэ болохоор сая 600 телевизийн за техник хэрэгсэл юмнуудаар бас бичүүлж авсан байгаа. За харин цэрэн тогтход сургуулийн машин засвар үйлчилгээнд одоо бас бид нар Улаанбаатар хотод зөөнө бас сургуулийн машинд ойр зүрийн засвар үйлчилгээ хийсэн тос маасл. За тэгэл урд хойд гүүпэр нүртэл нэлээд үсэтэрж имтэлсэн энэ юмнуудыг бас бид нар засварж өгсөн байж байгаа. За гэрлээд за энэ болохоор Монгол бичгийн өргөмжлөл одоо сундуудад бас өгсөн. За нийт 73 ширхгийг одоо бүрийн үн 50,000 төгрөгөөр 3 сая 650,000 төгрөгөөр бас өргөмжил авч одоо сундуудын соёлын болон дарга нарт өгсөн байж байгаа. За ангитар дутааны дутуу мөнгө 600,000 төгрөг өгсөн байна. За ангит төвшин нүүр бодог. За энэ болохоор 4 сая 118,800. За энэ болохоор бас манайханд одоо нээлттэнд жүжигэндээ бас нүүр бодгийн хүн бас энд нэг төвшин гэдэг нь одоо шаваа бас явуул бид нүүр бодгийн үйлчлэгээ бас давхар хийлгэсэн. За тэр хүний ажлын хөлсөнд байж байгаа. За энэ бас ирж очих автобусныхын мөнгийг бас дээр нь бас бид нар нэмж өгсөн байж байгаа. За мөнгөөр лид процессор. За лид процессор гэдэг нь юу гэхээр тэр лид дэлгэцээ авч одоо бас яг нээлтийн 2 хоногийн өмнө авч одоо байрлал тавьуулсан. За тэгээ бас төвний хэлбэлзээс болоод процессор шатаад заашгүй шинэ процессор авчихсан. За энэ болохоор 2 сая 500,000 төгрөг болсон. За энэ мөнгө бат гэдэг нь одоо энэ билет анноос стинг хөлтэй стинг тайзны нүүр одоо даавуугаар хийгдэж дээр нэг хэтэ даавуугаар хийгдсэн. За билетний үн гээд ингээд 2 сая 734,000 төгрөг шилжүүлсэн байна. За энэ Эрдэнэтбатад 2 ширхэг ардаатар. За энэ болохоор одоо манай пүүлт 2 пүүлт маань бас 2 ардаатар нас төгний хэлбэлцлээ шатсан. За энийг бас хоёрыг ингэж авч пүүлтнүүдээ ажиллуулсан байгаа. За мөнгө данноос гэдэг хүмүүс орж ирэхэд уртаас харж исэн анноос. За бас хулдаас анноос 3 утгтынхаа зурагтай энэ анноосыг бас хийлгэж тавьсан байж байгаа. За юун гэрэл за цэцэг тууз гэдэг энэ одоо нээлтэнд хэрэгэлсэн одоо зүйлүүд байна. За тууз ажил. За одоо жүжигчдээ бас лаймсны баяр хийж жүжигчдээ цэцэг өгсөн. За энэ одоо энд орсон байж байна. За энэ Эрхэн баяр 582,000. За явуулын интернет гэж бид нар жүжигэндээ сумуудаар явахдаа бас сансрын Starlink, явуулын Starlink гэсэн. За энэ маань бас сарын төлбөр нь одоо 290,000 төгрөг байдаг. За энийг бол одоо бид нар чинь нөгөө 2 сар ингээд дамжаад явуулсан учраас ингээд 10-12 хоногор ингээд 2 дахиж цэнэглүүлсэн байж байгаа. За мөнгө дэлгэрт одоо бүрүүснээ дугуй. За энэ одоо бас бид нар багтахгүй их уулын бүжгийн багшиг бүрүүстэй одоо хойд сумуудаар авч явсан. За бас дугуйг хагараад одоо тэгээд юу бүр за төсрээд бас нэг дугуй одоо авч гисэн. Одоо дугуй одоо бас нэлийн үнэтэй байсан учраас дугуйг нь авчихгүй саргаагүй. За тэгээд за Батбол 160,000 төгрөгөөр бас тайзны жижиг мод 2 ширхэг. За нэг хэрэглээний аяг халбагнууд ингэж захиж авсан байна. За нээлт дээрс аймгийн нөгөө хуурын хүүхдүүдэд одоо
280 мянган төгрөг өгсөн. За тусанд 50 мянган төгрөг. За энэ дулаан гаражт одоо 3 машин оруулсан байж байна. За энэ болохоор их уул 2, тест 2 машин. За энэ мултикабл 600 мянган төгрөг гэж байна. За нэрв баяр сайхан цэцүү уул. За энэ болохоор яг хоо энэ 200 мянгууд болохоор цэцүү уул сантад болохоор гэдэг бид нар бас орлого юм уу байсан учраас одоо баяр цэцүү уул сантад болохоор энэ одоо бид нар хоолныхоо бараа материал юмнуудыг авч өгч хоолоо хийлгэсэн байж байгаа. За энэ 10 бямб цэнхэр хувцасудаад энэ савдгийн цэнхэр хувцсыг бас хийлгэсэн сүүлд дахиж 250 мянгаар хийлгэсэн. За зэрэнхүүгээр энэ одоо шинэ жилээр одоо жүжигтээ оролцсон хүмүүст бас шампанск ялуу авчихсан. За жамуу хуршуунд хүнс гэдэг одоо энэ 530 мянга. За нээлтийн үеэр хэрэгэлсэн одоо хүнс бараа материалууд байж байна. Концертод орсон хүүхдүүдэд бас бэлэг дурсгал одоо авч өгсөн байна. За баасан сүрэн зэтг. За энэ болохоор нөгөө сүүлд улсын их хурлын дарга ирэхэд одоо бас нэмэлтээр одоо арзэтг юмнууд тавих шаардлагатай гэдэг ингээд одоо дүнг хайбл юм дахиж авч одоо арзэтг юмуд далд арзэтг болгож ингээд тавих юмнууд ингэж хийсэн байна. За мөнгө дэлгэр 6 ширхэг одоо купол гэдэг хүүхдийн одоо өмсдөг. За 395 мянгаар авсан байна. За татварт 1 сая төгрөг 1 сая 4100. За энэ болохоор аймагаас нөгөө 10 сая төгрөг орсон. За тэр нь болохоор одоо 10%-ийн бас шимтгэлийн өгсөн. За үүний дансаар орж ирсэн учраас 10% шимтгэл нь болохоор одоо 1 сая 4100 төгрөг болсон байна. За энэ сарангууд авдууны мах болсон байна. За Чулуунбат одоо утааны аппарат авчрах зөвлөл очооны хөлс өгсөн. За Батганбаатар сонгонд жүжигийн нийлт. За энэ сонгон сум маань бас жүжиг шинэ жүжиг тавиад бас нийлт хийсэн. За бид нар энэ дээрээс бас найруулагчид нартай очиж үзэж бас хүнд төлөв үзүүлсэн байж байгаа. За Баатар ойгны араас за хань авчирч өгсөн байна. Одоо энэ бид нар чинь нөгөө энэ олон хүмүүс хооллож ундалж байсан. За тэгээд цайлганы үеэр бас хоол унд юмнууд хийсэн байж байгаа. Олон хүмүүс ирсэн учраас за их уулралцсан бүжгийн хүүхдүүд одоо энэ бас туяа өргөж өгсөн байна. 40 мянган төгрөгийн бензин. За энэ Очротод одоо хонь авсан байна. Очротоос за энэ инг төвшин за 2 ширхэг парекатаас үлд бас дахиж нэмж авсан байна. Парек за ингээр за отоос ачааны хөлсөнд бас энд юм авсан байна. За даваа сүрэн дээд замаас үнд за хөшиг авсан. За энэ болохоор манай шинэ соёлын төвийн маань хүмүүс одоо энэ хойш шууд увс руу явж байгаа. Тэгээд машинд одоо жижиг машин багтахгүй учраас чаны машин шинэ соёлын төв хөшгнүүдийг тавьчихсан. За тэрийг одоо бид аваар авчихулж ирсэн. За энэний хөлс 30 литр бензин өгсөн байна. Жүжигэнд одоо нөгөө нүүр будгийн өмөрөхөд зардлыг өгсөн байна. За мөнгө дэлгэрт бензиний юм. За энэ бас ирж очих зардал одоо 120 мянган төгрөг өгсөн байна. За Батулд 30 мянга хог очсон гэж байна. За Нарантай 70. За тосын явж за одоо бас хоол хүнсний материал зөвлөсөн. За авсандаа жимс гээд ингээд 291 юм 316,150 гэдэг мөнгө өгдгийг л одоо энэ 50-60 мянган төгрөг байна нийлээд. За Мегмар сүрэн за энэ хоол гэсэн байна 49,400. За баяр жаргал за энэ цайлганд бас хэрэгэлсэн нот авсан байна өсний материал. За бүрв сүрэн за шүрүүп ажлын бэйли за юун дэлгэр за онооны хөлс зардал гэж байна. За энэ тэгээд сүүлд юм самбуу санд суманд за авсанд орсон гэдэг энэ одоо саунбокны за ариун зөө скотч уяа гэдэг ингээд авсан байна. За даваа сүрэнтийн хоёр ойгноос ойгны араас хонь авчирсан байна. За энэ цэрэнхүүд одоо хайрмлаар бол за энэ тавгийн идэ нөгөө нээлтээр хэрэгэлсэн нүүд байгаа байна. За энэ бэмчүүд одоо 160 мянга за энэ одоо за энэ нөгөө бэмчүү гэдэг нь одоо нөгөө дэлгүүрээс авахсан учраас данс руу шилжүүлээд явуулаад ингээд тус
явсангоос авсан юмнууд хайнуудад. За анкер өглөөс чацран 3 хил 24 мянга. За саранхүү чихэр бичэн гэж байна. За нороосон боо нүүр бүдэг шишиг за энэ бас дахиж одоо нэмж авсан байна. За мөнгө өгдөө хүнсэндээ нөгөө за Цэрэнбат хүрээ мах нэрс одоо энэ бас нэмж авсан нөгөө хоол хүнсэн цокос юм ийсэн. За баяр жил оронд жааз авсан байна. За энэ отгон жаргал хүнс авсан байна. За энэ хоёр сүү зулын шалс за энэ нөгөө отгтын чандар ирсэн. Тэнд одоо бид нар нөгөө оройд одоо 108 зуул өргөх тийм үйл ажиллагаанууд явуулсан. За энэ байнгын зуулууд өргөсөн. За энэ нийт тус юмнууд авсан. Өнөө байгаа юм байна. За ариун заяа шарп хөөс өгч जैन. За энэ одоо энэ бас утгатай нөгөө чандрын үед хэрэгэлсэн байгаа. За мөнгө тийм мөнгө жаргалд аймагаас за энэ принтер процессор очианы бас 30 мянган төгрөг өгсөн байна. За энэ одоо энэ жижигнүүдийг та нар өөрсдөө сүүлд нь ороод харж нь үсттэй энэ одоо 10-30 мянган төгрөг. За жамуухаас ингээд хүнс янз бүрийн надад авсан байна. Гагнуурын хөлс гэж байна. За энэ гадуур ашаалганыхаа илүү дутуу онгорхойнуудыг сүнчээр янзлуулсан хөлс мөнгөний нөгөө. За энэ кверт одоо ямаас ком принтер процессор бас ирсэн. За энэ нэм хөлсийг бассан байна. За зэрэг мэлжэр билет борлуулах за нөхөчгөө хөвтэй бас аймаг руу билет борлуулах ажилд бас одоо тамгын газар авч билет надад авч гисэн. За энэний зардал байж байна. За зэрэг мэлжэр билет шуудан гараа явуулсан байна. За аймагаас 2 чишг нүүрний сэлбэт класс хормос шөвшдөг бодог. За энэ одоо бас л нөгөө жижиг хэрэгслүүд юмнууд утсан тэн дээрээс одоо аймагаас авсан байна. За Улаанбаатар тоглолтод заавалвч 1000 ширхэг. За 2 уут мөс. За энэ мөс гэдэг нь болохоор нөгөө хүн дутааны аппарат руу хийхэд заавал мөс хийж хүн дутаа маань бас утааны доошо бууж өгдөг байгаа. За энд одоо нөгөө өргөмжлөл бас 2-3 өргөмжлөл нэмж авсан. За энэний одоо таксины ус такси авсан учраас 20 мянган төгрөг ингээд гарсан байна. Дугуйд сурт 20 мянган төгрөг авсан байна. Бямбжуу баян тест одоо машин гараж хийсэн байна 2 машин. За нэмжиг 150 мянган маань авсан гэж байна. За чойдогт 300 мянга. За энэ болохоор хамгийн сүүлд бас сая 0 бөглөрчөөд одоо энэ 0-д суулж смэтга. За энэ дээр болохоор нийт одоо 32 сая 184 мянга 912 мянган төгрөгийн одоо энэ параметрыг авчээ гэж хэлжээ. За энд одоо бас аж ахуй нэгжүүд их юм бас нэг өгсөн хандгийг бас энд дурдчих гэж бодож байна. За энд за улсын хурлын гишүүн маань 10 сая төгрөг өгсөн. За аймагаас одоо бас засгийн тамгын газраас 10 сая. За төдөвтэй засгийн тамгын газраас 1 сая төгрөг. За төдөвтэй сум дундын имлэгээс 480 мянган төгрөг. За төдөвтэй ерөнхий боловсролын сургууль за 900 мянган төгрөг. Төдөвтэй хүүхдийн цэцэрлэг 220 мянган төгрөг. За тосон цэнгэл тач бэлжээлийн хэд 1 сая төгрөг. За тосон цэнгэл мөнгө хүүхдийн 1 сая төгрөг. За завхан бурхан шашинтны төвөөс 800 мянган төгрөг. За хүмүүсийн өгсөн мялаалга за 3 сая 75 мянган төгрөг болсон байна. За нөмрөг сумын засаг даргын тамгын газраас 300. Энэ бид нар яг жүжигээ тоглоод яваад бас оройд дарганаар нь авч уулзаад бид нарт бас ямар бензин тус юм уу одоо мөнгө хандууд бас бидэнд тусалж өгсөн байж байгаа. За энийг болохоор энд оруулсан. За нөмрөг сумын засаг даргын тамгын газраас 300 мянган төгрөг. Цэцүү сумын засаг даргын тамгын газраас 200 мянган төгрөг. Санд сумын засаг даргын тамгын газраас 300. Тис сумын засаг даргын тамгын газраас 400. Их хууль сумын засаг даргын тамгын газар 300. За соёлын төвүүдээс 500 мянган төгрөг. За завхан мужи 500 мянган төгрөгийн өгсөн байна. За иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 100 мянган төгрөг. За ой ангиас 100 мянган төгрөг. За 2 сая 500 мянган төгрөг. За 1 сая 500 мянган төгрөг. За 2 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 сая 500
За жижиг оролцсон хүмүүсийн орлого за 990 мянган төгрөг гэсэн байна. За энэ Завхан аймгийн театр 250 мянган төгрөг. За нийт 32 сая 355 мянган төгрөгийн бас аж ахуй нэгжүүдийн хандивар бас ингэж орж ирсэн байна. За энд ерөнхийдөө бас одоо урдж хэлэхэд за бид нар одоо ингэ сумуудаар яваад одоо сумууд маань бас энэ олон хүмүүсийг бас бүгдийг бас давхар хоолж унтсан соёлын төвөд маань бүгд бүх хоол юмнуудын одоо 20 гаруй хүмүүс ч хоол унтдаг замбрааг л болж байгаа шүү. За бид нар чинь тэгээд үндсэндээ үүдгээд очиж байгаа ихнийхээс өмнө за өдөр очиод хоол идж байгаа. За орой жүжигээс өмнө хоол идж байгаа. Өглөө хамаг юм хурааж яваа дахиад идж байгаа. За ингээл ер нь бол одоо сумуудын соёлын төв, сумуудын тамгын газар дарга нар бол одоо бид бүхнийг маш их сайн дэмжиж ажилласан гэдгийг бас хэлэхэд маш их таатай байна. За тэгэхээр өнөөдрийн тайлбар маань ерөнхийдөө иймэрхүү байна. За тэгээ энэ мэдээллүүдээ бас зургийн хэлбэрээр одоо яг энэ дороо оруулчнаа. Тэрийг та бүхэн бас үзэж сонирхож болно шүү.